Сайн бацгаана уу? Намайг үлзий гэдэг. Би 2011-ээс 2017 оны хооронд даван дээд сургуулийн өмнөх боловсрол хүүхдийн багш мэргэжээ төгссөн. 2020 онд даван их сургуулийн магистрийн боловсрол судлалын магистрийн зэрэгтэйгээр төгссөн байгаа. Би энэ улсын тэргүүний 9-р цэцэрлэгт 2017 онд анх ороод одоо 9 дахь жилдээ ажиллаж байна. Цэцэрлэгийн багш боловсрол уралдаанд оролцогч багш Үлзий бэлэг. Хүүхдийн бие даан суралцахад хүүхдийн хөгжлийн онцлогт нийцүүлэн шинжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн тоглоомд суурилсан арга зүйд тулгуурлан сургалтаа зохион байгуулж хүүхдийн бүтээлч сэтгэлгээг дэмжин ажиллаж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд бэлтгэл бүлгийн багшаар ажиллаж байна. Хүүхдийн хөгжлийн үнэлгээгээр ахлах бүлгийн 34 хүүхэд хамруулан 90% үнэлэгдсэн. Энэ хичээлийн жилд хүүхдийн хөгжлийн үнэлгээнд 34 хүүхэд хамруулан 92% агцтайгаар үнэлэгдээд байна. Олон улсын эко сургууль цэцэрлэг хөтөлбөрт хамрагдсанаар 2024 оноос яс арга зүйг хэрэгжүүлэн сар бүрний тог хаягдлыг 30% бууруулан ясаар сургалтын хэрэглэгдэхүүн хийж хүүхдийг хөгжүүлэх өдрийн хуваарьт үйл ажиллагаануудад ашиглахаас гадна хүүхдийн бүтээл болгон сургалтын хэрэглэгдэхүүн хийдэг. Манай бүлэг 23 төрлийн 20 гаруй төрлийн ясаар хийсэн сургалтын хэрэглэгдэхүүн болон хүүхдийн бүтээлээр баяжигддаг. Багш Үлзий бэлэг байгууллагынхаа улаан загалмайн анхны онцгой гишүүн бөгөөд сайн үлсийн аянд бусдыгаа манлайлан идэвхтэй оролцдог. Бүлгийн хүүхдүүдийг бага бүлгээс бэлтгэл бүлэг хүртэл жил бүр улаан загалмайн гишүүнээр элсүүлэн ажилласан байна. Бүлгийн хүүхдүүдийг улаан загалмайн атга будаа, малчдад туслах аян зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулан бусдад туслах нийгмийн үйл ажиллагаанд оролцуулсан байна. Улаан загалмайн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг атга будаа 2023 аянд 3 дугаар байр, атга будаа 2025 аянд 3 дугаар байранд орсон амжилтуудыг үзүүлээд байна. Би бол хүүхдэд багаасаа хайртай байсан учраас би багш мэргэжийг сонгосон байгаа. Багш гэдэг бол хүүхдийг хөгжүүлж, хүмүүжүүл Монгол улсын ирээдүйн бэлтгэж байгаа гэдгээр бол би бахархдаг.